За манай Z generation-ийнхэн бол ер нь угаасаа өлегтэй юм үзэж өсөөгүй. Интернетийн хараа хийнэл шүүлтүр өдөр одоогийн шиг сайн байгаагүй. Хаашаа харна creepy бичлэгүүд хаашаа харна нэгэн үлгэр дөр хэллээ дээ. Тэгээд энэ бичлэгээр би баг бахаасаа эхлээд одоо хүртэл авч ирсэн. За яг хаа трамаж хийсэн. Зүгээр тэрхүү үед намайг айлгаж ирсэн хэдэн сар хэдэн жил бүр толгооноос гарч байгаагүй. Заримдаа бүр зүүдэнд орж ирсэн эвгүүдрүүдийг он цагийнхан дараалал ярьж өгье шийдлээ. Dragon Ball бол ер нь намайг яг мэдээ орж эхлэхдээ л зэрэгсээд гарч ирсэн. Миний memory дээр хамгийн анхны эртний дурсамж буюу 4-5 тагаас л үзчихсэн юм баггүй юу? Тэр үед яг Majin Buu саг гарч ирсэн юм аа. Тэгээд энэ саган дээр бол ер нь бүхэл дүр эвгүй штэ. Daburaj creepy, Babadish creepy, энэ халзаа хүртэл сугаа мэдхгүй нэлээд эвгүй хүтэн царайтай те. Тэгээд тэр олон хүтэн царайтнууд ундаасаа хүртэл хамгийн зүүдэнд ормоор чихүтсний сэвтэй тань бол мэдээж буунууд байсан. Ялангуяа бүдүүн бүү бол зүгээр харангуут л тухгүй мэдрэж зөрүүлж байгаа сте. Энэ motherfucker житгэрийн хааны Croc болонгуудаа цайндч дөрөхгүй хуурай гар нийдээд Kai бурханд бэлгийн хүчээр хийлүүлдээд Majin Vegeta хүүхдийн нүдэн дээр өөхөр ороож байгаа янзч 50 бичлэгийн пороор апдейт тавьчихж байгаа. Би өөр энэ дүрээс олж тэр үедээ бүр бүдүүн хүмүүсээс айдаг болцсон байхгүй юу? Тэгсэн дурхаа буу гарч ирээд бүдүүнийгээ баг юм чинээ таахгүй ихээ тавьчихдээ штэ. Тэрнээс хойш нэг юм ямар ч хэлсэн бүдүүн буу болон бүдүүн хүмүүс дийлдэшгүй биш юм байна гэж тайвширч авч байгаа. Гэтэл яг хуу бүдүүн буу шиг тийм их биш ч гэсэн энэ турч үг гэж байгаа харт нэмхэн тонтог чи хүлтэн зэрэгтэй буугаас ч гэсэн айхгүй байхын аргагүй штэ яаж ч утсан. Магадгүй бүдүүн бууг бодвол нэг юм хийж амжилтгүй супер боолчдаг screen time нь богинохон болохоор арай гайгүй өнгөрсөн байх л та. Харин супер буугаас бол ихтэй би нэг айдгүй байсан. Супер бууг бол би creepy-хээс илүү cool гэж боддог байсан. Гэтэ Kid Buu бол ёо жинхэнэ сайко те. Миний нөгөө хуучин марг хадны манга гэж боддог байсан бүдүүн буугийн чинь барьж авснаа күзээр нь калорийн шаталт хийлэгтэй. Тэгээд үйцэн та диваж нь очиад алидийн өгцөн байсан өөрхий күрэрний зүгээр күрэрийн байсан бодлоо бүтэн үжидсэн шалгарч цэвэрлээд супер сайн 3 болцсон коко хүртлэг өө ашиж байгаа. Бараг дийлдэшгүй шахуу. Дрекийн хүртэл барж идэхэргүй заван хөөхт бол үнэхээр зүрхэнд орсон. Гэтэ Kid Buu-гийн хамгийн том охирч нь бол мэдээж Vegeta те. Тэр үед яаж чахад Go to Sleep-ийн нэг AIM зурагтаар байн гардаг байсан болохоор би өдрө болгон хөөх юм уу Vegeta-гийн багал зурдуулж байгаа. Нүүрлүгээ дэлбэлүүлж байгаа. Бош уугаа дэвсүүлж байгаа. Тийм extreme BDSM үзэж өссөн болохоор Kid Buu-гаас яалтчгүй бүлэг болтлоо айдаг байсан л да. Тэгээ Kid Buu яснаас GD дээр Baby гэдэг дүр гарч ирсэн те. Тэгээд тэр дүрийг болохоор би Kid Buu дахиад амжилт гэж бодоод drama маань дахиад иргэн сэтэрчсэнийг бол маш сайн санаж байна. Тийм бүдүүн бүү Kid Buu хоёр бол үнэхээр миний хүүхэд насны чатга байсан. За Mortal Kombat бол манай үеийнхний баг эрэгтэй хүүхэд болгоны тоглолт байсан. За тоглолтгүй маа гэхэд ер нь мэдэхгүй байх гэж байхгүй тоглоом штэ. Би ч гэсэн бага ангитаа нэг 9-10 настай л байхдаа Mortal Kombat амар том фэн байсан. Яг хөө миний компьютер суугасан болохоор Mortal Kombat 4-өөс хойш тоглож чаддгүй л байсан л та. Гэтэ YouTube-ээс баг бүх ангийнх нь геймплей, lore, fatality гэдгийг бүр хайж олж эрэлхийлж үздэг байсан аахгүй юу? Тэгээ яг тэр үед дөнгөж Mortal Kombat 9 гараад би 4-ийн дагуу дахиад бүх геймплей, lore, fatality-г үзэж байхад Kunlun fatality болж хараад тэрнээс хойш тэгээд баг no cap жиш авах би Mortal Kombat нэг ч бичлэг үзээгүй. Би ууг нь бол тэр олон fatality-г үзээд ерөнхийдөө дархлаа маягийн юм суугаад өчрөх тал руу хандсан байгаа штэ. Тэгсэн мөртлөө энэ fatality-гаас олж тэрхэн үедээ л нэлээд том шоконд орж ирсэн аахгүй юу? Гэтэ уусаа not my bad те. Чиний бош унаас чиглээ толгой хүртэл чин див тэгш 90 градус хөрөөж ингээд төсөөлөд үзэлтэй гайс. Яжаа яасан ч гарын дүртэй нэрээ ямар ч архитектор ямар ч можаан байсан Kunlun шиг ингээд шунгүй ээж див тэгшхэн цэвэрхэн өрөөдөж чадахгүй л дээ нэрээ. Happy Tree Friends бол ихтэй үнэхээр л бид нарт тийм санамсрүүгээр ч биш бүр албаар зөвхөн хүүхдүүд л драма өгөх зорилготой хүүхэлтэйсэн баха. Уусаа ийм зургалтай хүүхэлтэйг бол томчууд үзэхгүй хүүхдүүд л сарна штэ. Тэглээч тэр үед хүүхэлтэй кино зөвхөн хүүхдэд зориулсан гэсэн тодорхойлолт илбэг байсан болохоор хин ч энэ хүүхэлтэйг те гэмгөө сарайлчаа муу та. Мэдээж хамгийн их айлгсан дүр бол Flippy. Энэ дүр болохоор ганц тэр хорон санаа статистик шинжээс нь гадна нэг тийм шизофрен маягийн трейфт нь улам creepy болох гэж юм шиг санагддаг байсан. Гэтэ ууг нь бол Mortal Kombat-аас суусан дархлаа нь ячаар ч юм уу миний хувьд л Happy Tree Friends дээрх gore бол харьцангуй гайгүй туссан л да. Гэтэл зарим бүр үнэхээр заваан disgusting gore-од бол яаж байгаа тэр мөр ямар ч амир бүтээл чинь. Яаж байгаа энэ хүүхэлтэйний дөрүүд яагаад ч юм арай л хитрхи эмзэгтэй.
Хайл төрөнгөд л ясна угааш сүү уул та мэн. Окей, драма гэдэг үг ярьчлаа бол мэдээж гоовтод урцах хэвээр. Яалтчгүй л тамгаллаа тий. Би энэ анимыг үзээд ах буддизмын ертөнц тэр чигээрээ зовлон юм а гэсэн философи хүлээн зөвшөөрсөн. Тийм, амьдралын үнэн мөн чанарыг танин мэдэх хүн билэхүүгээрээ хүртэж урам уурхын зэрэгцээ анх удаа орших хэмэл номсон юм л та. Би ихтэй шал өөртөлтөө үзсэн аахгүй юу? Манай найзууд ярихдаа анда тэр Boku no Pico гэдэг анимыг бол бүр зүгээр үтсэн хүн болгон үрэгдэж харсан болгон ахаж өгдөг гинлээ ухааны юм ярьсан болохоор би бодохдоо нэг тиймэрхүү аимшигын гоор эсвэл янз бүрийн хараал мараалтай аним байх гэж бодсон чинь зүгээр үзсний дараа амнаасаа л хараал урсгах юм байсан л та. Гэтэ азар би тэр үед алидийн параараа бичлэгүүд үзээд эхэлсэн байсан юм. Тэрэ Pico-г арай эрт нэг жил мөлийн өмнө үзсэн бол үдэд миний бэлгийн чиг баримжаан ч гэсэн янз бүрийн өөрчлөлт орчихж байсан юм билүү дээ. Параараа сайтуудаа баярлалаа. Гэтэ ер нь бол Boku no Pico-г бас тэгж их үзье ядаад байх шаардлагагүй. Яг оо Pico хэдийгээр миний мэлмэрөө өршөөлгүйгээр нулимсан ч гэсэн шалтгаан нь бол ерөөсөө надаа муу сансандаа биш гэдгийг мунхаг би сүүлд ухаарч байгаа юм л да. Pico багш минь нэг удаа модон доор бясалган суухтаа хэлжсэн юм. Миний явах цаг боллоо. Амьдралыг огоорч хүлийг ухаарах нь бэрхийн байдлаар намаагч бас зүрхэндээ дээж яваасаа гэж би хүсэхгүй. Гэтэ та үеийн үрийг минь өрөж бэлгийн гэгийг минь бузарсан байхад яаж таны учруулсан энийг зовлон би мартах вүлээ? Зовлон надад байхгүй. Зовлон гэдэг хоёр бүсг энийг аяг байдаг. Зүтгүүр гэдэг залуу хүн болов арайны шилд оршин. Энэ очтод хүн баш төрсөн л бол энэ заяанаас болдох аргагүй. Би чамайг хангалттай бэлтгэсэн. Одоо бүх зүйл чамаас өөрөөс чинь шалтгаална. Тийм, Homelander бол Anthony Starr-ийн өрөвдөх сэтгэлгүй магасын дүрийг маш сайн бүтээсэн дээ. Яг хаа эхний 3 сизон ч гэсэн би Homelander-ийн тэр хэрцгийл харизмагаас айдгал байсан л та. Гэхдээ сизон 4-өөс эхлээд тэр нь бүр илүү сэтэрсэн гэж хэлж болно. Бүр Homelander-ийн гарсан сцен болгоноос төгшөр мэдэрч байгаа байхгүй юу? Энэ одоо яаж хоол хэнийг алж хоол гээл дээ. Ер нь бол энэ цувралын дөрүүдийг ч үзэгчдийн ч аль-алийн хүтлэн айлгадаг цор ганц төр бол Homelander баха. А гэх юм уу ди бүртэл тархиндаг ганц сэрэ Homelander-аас айх хэвтэй байна гэдэг ухаанаа мэдээд байгаа байхгүй юу? Би бүрхтээ нэрнгээсээ тэр 4-р ангийг үзээд тэр шинэ зүүдэлсэн. No cap. Хоёлаа тэр нэг жил манай байрны сарвчин дээр 2-5 яарвч явах та чи манийгаа нэг хамгийн сүлжин дөгий даг өдр гэж байгаа чон олгож ирсэн та. Мэн олон туулаа алах ямар их хүсэж ирсэн гэж. За яах тэр өнгөрсөн бол ирсэн юм. 90 улсуудын дон тиймэрхүү юм байх штэ тий. Мэн чин гэтээ тэгээд бодсон юм л да. Чи нэг Эйдрийн хөтгөж. Тэгээ Homelander хэдийгээр creepy ч гэсэн үнэхээр нэттэй татаадаг. Угаасаа Homelander-аас өөр ямар хүн ганц төрөөр тийм олон мим viral болгож чадах вэ тий. Ер нь л угаасаа boys and humor бол үнэхээр peak байт юм аа надад л. Ялангуяа Deep-ийн гарсан сцен болгоно Deep баг өөрөө юу ч хийхгүй байсан ч гэсэн зүгээр оршин байгаа л нэттэй. Homelander ч гэсэн creepy болохоосоо адилхан. Заац нэг иймэрхүү дахиад хэлэхэд яг хав драма гэж хэлчихвэл арай л сүржигнээд яг жинхнээс драматай хүмүүсийг диспектэлсэн болчих واخ л та. Гэтэл миний сэтгэл үнэхээр хүрч чадсан намаа хэдэн сар хэдэн жил зоо шаналгасан айлгаж исэн онцлог төрүүдийг баг байх үеийнхээс эхлээд одоо хүртлээ жагсаалаа. Тэгээд би нэг жоохон арай өөр шинэ бичлэгүүд оршмаар байсан юм аа. Бичлэгийнхаа өрийг дангаа занимаар хязгаарлахгүй жоохон задгаалаа те. Бас нэгэнт л миний сувг аль хэдийн миний personality-тэй цаашгүй холбоотой болсон болохоор банк тийм serious биш. Goofy талаач гэсэн хаяа илэрхийлмээр байгаа. Тэгэхээр ойлгоорой guys. Хаяа далтгана гэсэн үг. Заас тэгээд манай групп байгаа. Хүсэлтэд явуулаад асуултанд хариулаад нэгдэх боломжтой. Заас тэгээд өөрөө ярих те. Bye.